гэлээ. За гişүүд өнөөдрийн мэндийг хүргэе. За Монгол Улсын ерөнхий аудитор чөлөөлөх томилох асуудал хэлэлцэгдэж байна. Тэгээ аливаа хяналт шуналтын байгууллагт төрийн албаны мэрис зарчмаар явсан ялангуяа төрийн захиргааны албаар ингээ явсан хүн очих бол бас их зүгээр байдаг. Би бол тэр талаас нь их эргээр одоо хүлээж авч байгаа. Төрийн албыг хийхэд бас янз янзын л олон асуудал дундуур явдаг, туулдаг, дүрм журм зөрддөг, барьдаг, зөндөл юм байдаг. Ялангуяа аудитын хууль өөрөө нэлээд сайн шинжлэгдсэн. Аудитын байгууллагын гаргаж байгаа дүгнэлт бол бас нэлээд углуурхтай ийм одоо дүгнэлтүүд гардаг. Ийм болсон ийм үе. Тэгэд энэ дээр бас Монгол Улсын одоо төрийн албаны мэрис зарчмаар явж ирж байгаа хүн орж ирж байгаад бас толгортой хандаж байна. Аудитын хувьд бол ер нь улс орны хэмжээнд ч тэр орон нутгийн хэмжээнд ч тэр энэ төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалт гүйцэтгэлийн аудитын дүгнэлтүүд бас нэлээдгүй гардаг. За улс орны хэмжээнд бол одоо гишүүд нэлээдгүй олон зүйлийг бас хэллээ. Миний хувьд бол энэ альва төсвийг батлахад аудитын байгууллагын дүгнэлт бол зүгээр ингээд нэг танилцуулагдаад өнгөрдөг ийм зүйл одоо биш байгаасай л гэж одоо би бас одоо хоёр дахь хойш бараг хэлж байна. Ягд гэвэл мэргэжлийн аудитын байгууллагаас гаргасан энэ дүгнэлтийг их хурлын гишүүд бид ч гэсэн зүгээр ингээд нэг төсөв батлахад сонсоод өнгөрдөг ийм дүгнэлт бишээр бас хүлээж авч авахын ухаанаар нэлээд сайн хандах хэрэгтэй ийм зүйл юм бэлээ. Орон нутагт ялангуяа сүүлд орон нутгийн төсвийн хөрөнгүүд, орон нутгах төсвийн эрх мэдлүүд нэмэгдэж байгаа. Дээрэс нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгүүд ч гэсэн одоо бас жил болгол нэмэгдээд явж байгаа энэ цаг үед тэрний гүйцэтгэлийн асуудал дээр бас би нэлээд анхаараасаа гэж ингэж боддتي. За улсын хурлын байнгын хороодлууд дээр бас нэлээд одоо бас танилцуулгууд хийгдэж яригдсан асуудал бол Монгол улсад гадаад улсаас хэрэгжүүлж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийн үр дүн хэрэгжилт гүйцэтгэл төсвийнх нь ил тод байдал гээд энэ дээр бол бид ер нь маш нухацтай хандахгүй бол зүгээр л мөнгө орж ирж байгаа гэдэг агуулгаар ингээд яваад байдаг байж болохгүй юм билээ. Зарим яамдын танилцуулгыг сонсоход төрийн яамд нь хүртэл төслийнхөө үр дүн танилцуулдаггүй, төсвийнхөө задаргаагч танилцуулдаггүй гээд нэг хэдэн мянган доллар ингээ явагдаад идэг ийм зүйлүүд байдаг юм билээ шүү гэдэг дээр би бас анхаараарай гэж ингэж хэлэх гэж байгаа. Би гişүүдтэй айлуулах давхардуулахгүй хичээгээд байна. За дээрэс нь өнөөдөр бол одоо хүүхдийн байгууллагын 100 жилийн тохиож байна. Өнөөдөр төрийн ордонд энэ баярын хурал болж байна. Тэгээ энэ цаг үед бол бас өнгөрсөн парламент дээр Монгол Улсын хүүхд хамгааллын хууль батлагдаж одоо 9 сарын 1-ээс хэрэгжиж энэ 25 оны 1 сарын 1-ээс Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдаад улс орон даяар хэрэгжиж байгаа энэ төсвийн жилүүд ингээд үргэлжилж байна. За эндээс ахуулаад бид одоо үнэхээр хүүхдийнхээ төлөө заа гэж хэлж байгаа мó үгүй мó энэ Монгол улсад гарсан хууль хэрэгжих ёстой юу үгүй юу гэдэг дээр би бас аудит нэлээд сайн итгүү санаачлагтай ажилласаа гэж хүсэж байгаа. Ягаад гэвэл орон нутгад төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар бол энэ хүүхд хамгааллын хууль түүнийг дагалдаж гарсан хуулиудаар нэлээдгүй үүргүүд оногдсон ба. Тэгээ энийг яг одоо эхний энэ жилийн хэрэгжилтэн дээр хэрэгжүүлж байна уугүй юу гэдэг дээр энэ